хайрын 5 хил гэж бас байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр нөгөө хүүхдийнхээ эхлээд нөгөө хайрын хилийг олоод мэдчих юм бол тэр хүүхд маань яг яавал энэ хүүхд хайрлагдсан мэдрэмж аваад байгаа. Хайрлагдсан мэдрэмж авсан хүүхд чинь мэдээж эргээд аав ээжтэй илүү холбоотой тий. За сайн байцгаана уу. Өнөөдөр podcast дугаарын зочноор Белла ихч маань оролцож байна. За та өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу. Намайг Золцоо гэдэг. Тэгээ Белла нэрээр маань хүмүүс ерөөдөө сайн мэддэг. Тэгээ Үрдийн Баяр сүм цуглааны өсвөр үеийг хариуцсан одоо ажилтан байна. За та ер нь Сиэтл ирээ хэдэн жил болж байгаа лээ? Сиэтлд бол ирээд 10 жил болж байна одоо. Би бол ирээд нэг 7 жил болж байна. Тэгээ Сиэтл хот ер нь таалагддаг. Сиэтл ер нь яг хамгийн гоё хот гэсэн нэгсэн шүү дээ. Бусдаа юм уужуудаар. Тэгээ өмнө нь яг анх Америк төрж ирээд Чикаго хотод амьдарч исэн. Тэгээ яг наашаа хүрээд ирэнгүүт ингээд ер нь уур амьсгал тэгээ байнгын яг тэр мөнхийн ногоон байгаа тий. Яг хүмүүс их нөгөө бороо ороо сэтгэл зүй гэж хэцүү гэлдэг. Миний хувьд нэг хайхтар тийж нэг бүрхэг байгаа даахгүй байгаа. Ер нь бүрхэг байсан ч наашаа гэх. Тий бүрхэг байсан ч нөгөө яг нөгөө өсвөр үеийн яг нөгөө хүүхдүүдтэй ойрхон харилцдаг болохоор тэгээд илүү гоё. Нартай байдаг. Хүүхдүүдтэй хамт илүү ойрхон ажилладаг болохоор илүү нарлаг гоё гэдэг тийм. За өнөөдрийн дугаараар бид хоёр ер нь өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, эцэг эхтэйгээ хэрхэн харилцах, мөн эргүүлээд эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ яаж харилцах талаар ер нь ярилцъя гэж хоёлаа өнөөдрийн подкастын талаар тоолсон. Тэгээд та ер нь одоо өсвөр насны хүүхдүүдтэй хизээнээс эхэлж ажиллаваа. Тэгээ ер нь ямар хуу төслүүд дээр хамтарч ажилласан. Та тэр талаараа дэлгэрэнгүй ярилцаж болох уу? За өсвөр насны хүүхэд ер нь өсвөр нас гэдэгтлэр ер нь хамгийн гоё нас те. Тэгээ би бас яг анх Америкт ирэхдээ яг өсвөр насны хүүхдээсэн. Тэгэл яг гэрээсээ хүүхдчийг нөгөө гараал явал яг дэлхийдээ ингээд нөгөө танилцж байгаа шүү дээ тий. Тэгээ нийгмийн дунд ороод яг нөгөө өөрийгөө олж мэдэх, өөрийгөө таньж мэдэх, тэгээ илүү дэлхийдээ танилцаад тэгээ яг энэ үедээ бас нөгөө яг гэрээсээ гараад биеэ даагаад явсан учраас яг нөгөө өсвөр насны хүүхдүүдтэй одоо ажиллахад арай илүү надаа илүү ойр байдаг гэх юм уу. Тэгээ би бас анх яг өсвөр насны хүүхдүүдтэй ер нь одоо яг энэ Үрдийн Баяр сүм цуглаан дээр ирснээс хойш илүү ихээр яг нэг өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэр нь болохоор 2018 оноос хойш гэх юм уу. Тийм тэгэхээр одоо ерөнхийдөө 6 жил болж байгаа юм байна. Нийт ер нь хэдэн хүүхдтэй ажиллах уу? Тэгээд ер нь яг одоо хүүхдүүдийнхаа өсвөр хөгжил одоо хичээлээс гадуур үйл ажиллагааны хамтарч ажилладаг уу? Эсвэл одоо бүтээсээ өдөр болгон уулзаад ч юм уу тий хоорондоо хүүхдүүдийн хөгжлийн талаар ер нь та ер нь юу хийдэг вэ? Тэгээ тэр талаар дэлгэрэнгүй тайлбарлал. За тий бид нар ерөөдөө яг сүм цуглаанаас бол бид нар жил болгон өсвөрийн хүүхдүүд зориулж камп хийдэг. Тэгэхээр тэр нь одоо яг нэг заслан маягаар 3 өдөр 2 шөнийн одоо хөтөлбөр боловсруулаад тэгээ тэрэн дээр болохоор бид нар яг хүүхдийн юуг илүү гол анхаарч ажиллаж байна гэхэлэр хүүхдийн нөгөө зан чанарын хувьд те одоо яг нөгөө төлөвшөж байгаа хүүхэд учраас тэр хүүхдүүд яг бага насны нэг төлөвшлийг аваад тэг өсвөр нас руу шилжээд орж байгаа одоо нөгөө хувь хүн болоод одоо нас бий гүйцэх хүн болох яг тэр нөгөө үйл явц нь болж байгаа шүү дээ. Тийм учраас яг тэр үедээ хүүхэд яг нөгөө зан чанар нь одоо нөгөө хандлага болж үлдээд тэгээ насан туршдаа одоо тэр хүүхдийн нэг төлөвшил гэж нэг байгаа шүү дээ те. Тэгэхээр яг ерөнхийдөө яг тэр зам чанар дээр нь илүү толгуурлаж бид нар ерөөдөө ажилтдаг. Тэгээд бүтэнсэн өдөр болгон яг өсвөрийн хүүхдүүдтэйгээ уулзаад бас бид нар бүхний үгнээс бас судална тий. Тэрний хадараа бид нар нөхөрлөл хийн. Тэгээ бас хамтдаа сард нэг удаа хүүхдүүдээрээ хамтдаа гоё хөгжилтэй юм хийдэг ч юм уу те гоё явж өмсөн дээр гулгах тэгээ бүгдээрээ хамтдаа кино үзэх тэгээ хамтдаа нөхөрлөх тиймэрхүү цагууд ерөнхийдөө хийдэг. Тэгээ кампын дээр бол ерөнхийдөө яг жил болгоны кампын дээр нэг 40-од өсвөр насны хүүхдүүд ирдэг. Яг жилдээ ингээд тойроод тооцоод үзэх юм бол ер нь нэг нийтдээ нэг 60-аад хүүхдүүд яг хурж ажилладаг. Одоо зан шин төлөвшлийн олохтон тусалдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо та сургалт ер нь ордог уу эсвэл одоо яг ингээ уулзаад яг хүүхдүүдэд зан арин шингийн үед нь одоо яаж тэр бие хүнээ олохт нь ер нь яаж туслах одоо эсвэл хичээн хуваар ингээд зөвлөгөө өгдөг үү та тэр талаар дэлгэнгүй. За яг тэрний талаар гэх юм бол одоо бид нар яг нөгөө аюулгүй сонголт гэх нөгөө сургалт хийх гэдэг байгаа тий. Тэгэхээр яг тэр аюулгүй сонголт сургалт маань ерөнхийдөө яг хүүхдүүдийн яг үндсэн нөгөө 4 чухал зүйл дээр хүүхдүүд яг сурч авах тийм
хөтөлбөр байгаа хгүй. Тэгэнгүүт энэ сургалтын дээр хүүхд яах вэ гэхэлэр би хин бэ? Одоо нөө хувь хүн яг би хин бэ гэдгээ олж мэднэ. Тэгээд одоо social media гэдэг нөгөө маш их нөлөө үзүүлж байгаа том зүйл байгаа тий. Тэгэхээр social media-д бас хэрхэн шүүлтэртэй хандах юм бэ мэдээлэлт. Тэгэнгүүтээ хил хязгаар одоо бусадтай яаж хил хязгаараа зөв тогтоох юм. Тэгэнгүүт яаж ингэж нөгөө нийгэмд ямар эрүүл харилцаатай байх юм бэ гэдэг ийм яг нөгөө сургалт хийхээр бид нэр төлөвлөж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг тэгвэл сургалтаас өмнө тэгвэл яаж тэр хүмүүсийн зан харилцаа одоо зан аашиг нь тодорхойлох те зан чанарт нь тэрэнд нь одоо яаж хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэхээр бид нэр ерөөхдөө яг бид нэр бидний хүргэж байгаа мэдээлэл тэр хүүхдүүдтэй хуваалцж байгаа бүх зүйл яг нөгөө Библийн суурьтай явдаг байхгүй. Тэгэхээр Библиэлд бид нарыг ерөөсөө яг бурхан бидний зан чанар бидний хандлагыг л ерөөсөө хамгийн голчилж хардаг гэдэг. Тэгэнгүүт би өөрөө яг нөгөө өсвөр наснаас эхлээд яг 16 наснаас хойш яг ингээд нөгөө бурхны үгээр гэх юм уу те тэр одоо бурхны үгийг байнга сонсоо тэндээс яг ёс суртахууны ерөнхийдөө бүх зүйлийг одоо олж авсан хүний хувьд яг тэр тэндээс сурж авсан мэдлэгээ одоо хүүхдүүдэд хуваалцсан. Тэгээд ерөнхийдөө яг өөрөө байгаагаараа үлгэрлэн ч гэдэг юм уу те одоо ямар нэгэн архит арс хэрэглэхгүй эсвэл янз бүрийн одоо уруу татлагтай байх юм бол энд хэрхэн яаж зөв хариулах юм, энийг яаж төвчж сурах юм гэдэг энэ зүйлүүдээр яг нээлттэй хуваалцсан. Энэ өсвөр насны хүүхдүүдэд ер нь бол ингээд яг бие үнэ болоод төлөвшөх яг өмнөх насных нь одоо тэрнээ анхаарч ажиллах хэрэгтэйгээ хийсэн шүү дээ. Тэнгүүд одоо энэ өсвөр насны үеидэр чинь ер нь амар тийм хүүхэд нэг болохгүй юм руугаа ч орох магадaltaй эсвэл маш зөв хүн болоод явах магадaltaй. За болохгүй хүн рүүгээ гэх юм бол одоо юу гэдэг сошиал медиагаас болоод тийм дээрлэх хэлтч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнаас болоод заримдаа ингээ хүмүүс амар их трама аваад одоо нэг тийм хэцүү болчдөг. Эсвэл янз бүрийн уруу таталтанд ороод тэгээд айгүй жоохон тэрэндээ хамааралтай болдог ч юм уу те. Ийм маш олон зүйлсүүд болдог. Тэгээд энэ нь ерөнхийдөө бол хүүхдүүд иймэрхүү зүйлтэй тулгуур та ер нь яавал дээр гэж бодож байна одоо яг өөрийнхөө зүгээс тэр хүүхдүүдэд одоо ерөнхийдөө бол өмнөх таны өсвөр насны үе ондоо одоо байгаа хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүд арай ондоолж сошиал медиа тэгэл янз бүрийн drug addiction энэ гэдэг юмнууд нэрээ нээлттэй болоо явчихж байгаа. Тэнгүүд энэ үед энэ хүүхдүүд энэс яаж одоо энэ үеэ даваад тулах вэ те. Тэрэн дээр та ер нь өөрийн зүгээс зөвлөх юм бол. Энд дээр бол яалтчгүй санал нэгдэж байна. Тэгээ яг одоо миний тулсан өсвөр нас, чиний тулсан өсвөр нас гэдэг яг үе үеэр яг өөр байгаа даа. Тэгэхээр яг одоогийн яг энэ хүүхдүүдийн тулж байгаа өсвөр насны яг энэ үе шатыг өөр хизээж хинч туулж үзээгүй. Яг нэг хувь хүн ингэ явж байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт яг нэг одоо миний зүгээс яг энэ дээр ямар хандлагатай байдгүй гэхлээр би аль хэдийнэ яг энэ өсвөр насныг туулаад үзсэн. Одоо энэ чинь би нэг хувь хүн болоод нас биеинд гүйцсэн. Одоо тэрийг аль хэдийнэ ингэ туулсан хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр туршлагаа ингээ хүүхдэд тулгаж болохгүй юм шиг надад санагддаг байхгүй тий. Тэгэнгүүт тэр хүүхдийг илүү яг тэр хүүхдийн туулж байгаа юм цоо шин учраас тэрийг илүү нөгөө хүлээцтэй нээлттэйгээр сонсож чадах. Энэ бол нөгөө одоо яг миний баримталдаг хамгийн арга барил гэх юм уу би хүүхдийг илүү ингээ нээлттэй сонсох тэр хүүхдэд тулгарч байгаа бүх юмыг ямар нэгэн шүүлтгүйгээр тэрэнд нь хандахыг илүү хичээдэг. Тэгэнгүүт хүүхэд нөгөө ярьж байгаа зүйлд нь ямар нэгэн шүүлт байхгүй тэр хүүхэд чөлөөтэй нөгөө өөрийгөө илэрхийлж чадж байгаа тэр орчинд хүүхэд илүү гаргалгаагаа тэр хүүхэд магадгүй өөрөө олох тэр арга зам тэндээс гарч ирдэг юм лээ. Тэрнээс биш одоо нэг асуудалд орсон эсвэл одоо нэг одоо энэ чинь манай Вашингтон мужид амьдарч байгаа. Тэгээ энэ чинь нөгөө марихуана гэд харт амьд нэр нь одоо нөгөө хуулиар зөвшөөрөгдсөн байгаа шүү дээ. Тэгээд хичнээн насанд хүрээгүй хүүхдэд одоо зарах эрх байхгүй ч гэсэн аль хэдийнэ тэрийг зардаг хүмүүс бий болсон байгаа шүү дээ тий. Тэгээд магадгүй ингээд 10 жилийн хүүхдүүд найз нөхдөөрөө тийм хүнээс ингээд шууд ингээд бэлэн мөнгөөр тэрийг худалдаж авах боломжтой. Тэгэнгүүтээ найзууд байгаа тий. Хамтдаа энийг одоо нэг ингээд найзхаа төрсөн өдөр ч юм уу хэдүүл энийг хэрглэж үзье гэл. Тэгэнгүүт магадгүй нөгөө хүүхд маань нэр нэг удаа хэрэглээд үзэхэд яагаад болохгүй гэж гээд тий. Тэгээ очиод хэрэглээд үздэг тэр зүйл нь тэр хүүхдэд таалагдаад тэгээ тэрийгээ дахиад ингээ нууцаараад аав ээжтэй хэлж чадахгүй ч юм ингээ хэрэглээд байлаа гэж үгүй тий. Тэгэнгүүт тэр зүйлээс мэдээж эн чинь яг одоо addiction гэж байгаа учраас тэр зүйл чинь нөгөө нэг тархинд одоо мэдрэгдэж байгаа тэр нөгөө өгж байгаа
мэдээлэл болон тэр хүүхдийн нөгөө тэрнээс авж байгаа мэдрэмж нь өөрөө ингээд нөгөө маш гоё таатай мэдрэмж байгаа учраас тэр хүүхд өөрөө нөгөө удирдах чадахгүй яг тэр зүйлд ингээд онтох тийм одоо эрсдэл аюул байгаа шүү дээ. Тэнгүүд энээс одоо яг ийм зүйл одоо тохиолдсон хүүхэд байлаа гэхэд энийг яах юм бэ гэхлээр хажуунаас нь за чи одоо ингэх хэвээр тэр хүүхд одоо энийг чи ер нь хийхгүй байх хэвээр ч юм уу ингэж хэллээ гэж тэр хүүхд хизээж энийг болохгүй юм шиг яг миний одоо зүгээс бол санагддаг байхгүй. Тэгээ яах хэвээр гэхлээр тэр хүүхдийг өөрийн илүү сайн нээлттэйгээр сонсоод чи яагаад энэ зүйлийг чи ингээ хийж үзмээр байгаа. Хийж үзснийхаа дараа чи ямар мэдрэмж аваад байгаа. Тэгээ хизээн чи яг энийг ингээд энэ буруу юм байна гэсэн мэдрэмж чамд яг ямар үед нь орж ирээд байгаа. Яг энийг нээлттэй сонссноор хүүхэд өөрөө би нэрээ яагаад гэд өөрийгөө яг олж харах. Тэр магадгүй тэндээс өөрөө гаргалгаагаа олж харах. Тэр үед нь яг одоо ямар нэгэн шийдэл өгөө тий асуудал тулгарсан байвал шийдэл өгөөд за чи одоо бэл миний насан дээр юм байгаагүй гэд тий тулгаад өөрийнхөө үзэл бодлыг тулахаас илүү хүүхдийг өөрийн гарах арга замыг зааж өгч аав ээж нь чиглүүлж өгөх хэрэгтэй гэсэн юм шүү дээ. Ерхэд бол би ихэнх хараад ахад өөрийнхөө хувьд ч гэсэн ер нь найзуудынхаа ч гэсэн гээд асуудал болох юм бол ингээл аав ээжийн хувьд бол за манай үеийнхэнд бол ийм байгаагүй. Тийм болохоор чи ингэх хэвээр ингүүл дээр мэр гээд тиймээрээ үзэл бодлоо илүү тулгаад идэм шиг. Харин тэрний оронд бол та нээлттэй харилцсан. Тийм нээлттэй хамгийн гол нь нээлттэйгээр тэгээд ямар шүүлтгүйгээр ихлээр сонсож сурах хэрэгтэй. За тэгээд эцэгхийн зүгээс бол ямар ч гэсэн тэрийг гаргахт нь даван туулахт нь туслаад за тэгээд ер нь бол ингээд айгүйх яг ингээд нээлттэй сайхан ярилцъя гээд найз нь олъё гээд ингээд сайхан ярилцж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг ярилцчихгоот бас ингээд яг нэг найзан дундаа орох ч юм уу тиймэрхүү юм бас гарч магадгүй те эцэгчүүд нь хитрхи их нууцыг мэдээд эсвэл өөрөө ингээд илүү их нээлттэй байх гэдэг өөрийнхөө нууцыг яриад ч юм уу одоо ингээд нэг тийм найзрахыг болмоор байдаг. Гэхдээ эцэг эхийнхаа ингээд үүрэг хариуцлагыг бас баймаар байдаг те. Тэр яг хэл хязгаарыг яг яаж тавьж одоо хоорондоо харилцах хэрэгтэй юм бэ? Би одоо жишээлбэл ингээд хамаг юмаа ингээл ээж автгаа яриа гэхээр бас мэдээж ээж аав юм чи би тэр хүмүүсийг хүндлэх хэвээр. Гэхдээ бас найз шиг хандмаар байдаг. Тэгээд яг тийм хаяад увчраа олж өгч чаддгүй маа. Тэгээд тэр үед нь бол та юм яавал дээр гэж бодож чинь. Эцэг эхийн өнцгөөс бас өөрийн хүүхдийн өнцгөөс та ер нь хоёр талаас нь харуул. Тийм, наач их гоё асуулт шүү дээ. Яг одоо яг энэ нөгөө саяын аюулгүй сонголтын сургалт дээр 3 дугаар хичээл нь яг хил хязгаар ба сонголт гэдэг хичээл байгаа байхгүй юу? Энэ бүр ингээд хамгийн том агуулгатай, хамгийн их нөгөө идэвхжүүлэлттэй ийм яг бүлэг байгаа даахгүй. Тэгэхээр энэ дээр хүүхэд яг анханасаа яг нөгөө хил хязгаараа би хаана тогтоох вэ? Тэ одоо эцэг эхтэйгээ харилцахаар нөгөө хит их ингээ найсан дундаа ороод тэгээ ингэчээр ингээ нөгөө эцэг их гэдэг нөгөө үүрэг нь ингээ байхгүй тэ. Тэгэнгүүт гинт гой найзрахаал ингээл нэг өдөр гой найзууд байжснаа нэг өдөр ингээл аав ээж нь болол. Тэгэхээр ингээд нэг ингээ хүүхдэд хүртэл тийм нөгөө юу одоо эргэлзээ энэ одоо конфьюз юм болд нь шүү дээ тэ. Тэгэнгүүт яг энэ дээр яг анханаас нь за би хүүхдтэйгээ энэ хүрээд би одоо хил хязгаараа тавина гэдгээ эцэг эхчүүд бас өөрөө мэддэг байвал те би одоо хүүхдтэй одоо бүр их хит их одоо нөгөө хувийн одоо те хувийн орон зай гэж байгаа штэ тэрлүүн бас би хит их халтахгүй яагаад тэгэхээр эн чинь хувь хүн гэдгийг хүндэтгээд те тэгэхээр яг нөгөө хүүхдээ анханаас нь за эн чинь бүхэл бүтэн яг нэг хувь хүн шүү гээд хараад ингээд сурчих юм бол тэр нөө орон зайг нь хүндлээд эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхгүй за энэ бол би энэ хүүхдийг төрүүлсэн юм чинь би энэ хүүхдийн бүх юм ингээд төрсэн цагаас нь хойш мэдж байгаа гэж заримдаа ээж аавд маань тий би чамаа гээд нэг арай нэг өөр хандлагатай ингээд харцаад байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр яг хүүхдээ энэ бол яг хувь хүн шүү. Яг надад байдаг орон зай шиг энэ хүүхд ч гэсэн тийм орон зай байгаа. Тийм учраас би тэрлүүн энэ хүрээд би энэ хүүхдийн энэ орон зайг нь би халтахгүй гэсэн тийм зүйлийг эцэг эхчүүд ч гэсэн өөртөө бас суулгачих юм бол илүү их яг тэр харилцаан хоорондоо хүндлэлтэй яг биенийхээ одоо нэг хил хязгаар тэр орон зайлуун хит их нөө юу ахгүй шүү дээ ингээд төрж орохгүй гэхдээ яг хоорондоо нөө нээлттэй ярих юмнууд гоё нээлттэй ярьдаг одоо жишээ нь ямар сэдвээр хэдүүлээ нээлттэй ярил болох юм ямар сэдвүүлүүнд би ингээ хит их орохгүй байх юм гэдэг ч юм уу те одоо жишээлбэл одоо тэрэн дээр те найзуудынх нь нууц гэж байгаа шүү дээ. Одоо хүүхдийн найзуудынх нь нууц тий. Тэгэхэд тэр хүүхэд итгээд найзууд нь тэр хүүхдэд нууцаа ярьсан байхад тэр хүүхэд аав ээж миний найз намайг ингэж гой сонсдсон юм чинь ингээд найзынхаа нууцыг аав ээжтэй ярьж болохгүй байхгүй. Энд чи одоо тэр нөх хил хязгаарыг ингээд авчиж гинэ гэсэн үг байхгүй нэг талаараа тий. Тэгэхээр яг ийм зүйлүүд дээр өөр одоо ямар үндэс зүйлс байдیں۔ Тий яг нөгөө гэр бүл болгон өөр байгаа шүү дээ хувь хүн болгон. Тэгэхээр яг тэрэн дээрээ ингээд нөгөө хүмүүс 50 төвчих юм бол ер нь гайгүй. Хүүхдүүдийн хувьд яаж тэр хил хязгаараа аав ээжтэй
тогтоож өгөх юм бэ гэхлээр аав ээжтэй ерөнхийдөө яг би юу ярил аав ээж маань илүү яг ингээд би нээлттэй ярьж чадахгүй. Одоо ингээд яг аюулгүй сонгох сургалтын дээр яг бэлгийн боловсрол гэл одоо хайр дурлал гэх яг тиймэрхүү сэдвүүдийг ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энд ерөнхийдөө би бас ингээд нэлээд өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийг ерөнхийдөө мэднэ гэр бүлүүдийг. Тэгээд ер нь яг хуу ингээд судалгаа маягаар ингээд асуулт ингээд хийгээд үзэхэд бас ихэнх ингээд гэр бүлүүд гайгүй ингээд нөх хүүхдүүдтэйгээ ингээд нээлттэй ярьж чаддаг гэр бүлүүд бас нэлээд их байна. Тэгэхээр хүүхдтэйгээ одоо бэлгийн боловсролч бай тий. Одоо тэр хүүхдийн ирээдүй бүх зүйлээ ингээд нээлттэй ярьж байгаа тохиолдолд хүүхэд заавал нэг ингээд илүү ингээд сургалт юм уу тэгэл аваад тий. Тэрх бас нэг талаараа шаардлага байгаа. Нөгөө талаараа ингэж ярьж чадахгүй байгаа огт ийм нөгөө сэдвүүл нь орч чадахгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Бүр яг ингэ нөө хаалттай яг ийм сэдвийг бүр ингээд ерөөсөө ярих ямар ч боломж байхгүй. Тийм бас нөгөө харилцаа байгаа шүү дээ. Тийм гэр бүлүүд бол яалтчгүй яг энэ сургалтын дээр хурж ирээд хүүхэд нь ингээд өөрийгөө бас би аав ээжтэйг ингэж ярих хэрэгтэй юм байна. Би ийм хэл хязгаар тавих хэрэгтэй юм байна гэд тэ маш олон ойлголтуудыг эндээс аваад явах байх гэж юм. Одоо тэгвэл жишээ аваа ярий тий. За би бол ингээ нэг амар өсвөр насны хүүхэд за ингээ хайр дурлалтай мэдээж өсвөр насны хүүхдүүд ингээ хайр дурлалд орно. Тийм шинэ мэдрэмжүүд авна шүү. Тэнгүүд ингээд нэг хүнд дурлаа. За тэгээ нөгөө нь тоохгүй ингээ хаяглаа тий. За та миний хувьд бол ээж. Тэгээ би ингээ энэ миний хувьд бол амар готрон одоо муухай үйл явдал шүү дээ. Би тэгээд ярмаар байгаа ч гэсэн бас ярмааргүй та ингээ хараад ээжээс ингээ би амар сэтгэлээр унсан байгааг маань мэдээд байдаг. Тэгтээ бас та ингээ яаж чадахгүй иймэрхүү үедэр нь яаж ярилцах хэвтэй жишээ авч ирлээ. Хөлөө яг жишээн дээр яж байгаа юм. За би одоо ээж нь байлаа гэж бодъё. Тэгэнгүүт одоо яг иймэрхүү асуудал мэдээж яг ээж хүн юм чи охиныгоо хараад ер нь ингээ сэтгэлээр унсан байх юм бол хараад бол мэдэн штэ тий. Тэгээд яг ийм үед нөгөө өсвөр хүүхдийн сэтгэл зүй нь болохоор ээж нь шууд за чи яасан ийсэн гэх юм бол нээхэд яг бэлэн биш юм байна л да. Одоо чи яг өөрөө хэлж штэ тий ярмаар ч юм шиг ярмааргүй юм шиг байгаад байна гэдэг чинь штэ. Тэгэхээр яг ийм үед нь миний хувьд бол тий зүгээр шууд ингээд нөгөө ингэж ярилцах гэж ингэж оролдохоосоо илүүтэйгээр зүгээр гой хамтдаа нөгөө эмгтээчүүдийн цаг гаргаад хамтдаа гой ингээд нөгөө нүүрэндээ маск тавьдаг ч юм уу те яг нэг тийм хамтдаа нэг гоё юм нөгөө юм хийгээд эхлэн штэ. Тэгээ заавал тэр асуудал руу н орох гэж би нөгөө хичээхгүй. Тэгээ гой хамтдаа ингээд нөгөө эмгтээ хүмүүс чи яг нэг тийм дотн цаг гаргаад ингээр ерөнхийдөө яг ингээд нөгөө бэлтгэдэж эхэлдэж штэ. Тэгэхээр яг тэр юу тэр хүүхэд өөрийгөө нээгээд тэр ярих орчныг нэхлээд бүрдүүлэх хэрэгтэй гэж би болоод чинь. Тэгээ би бол чиний ээж охин бол хамтдаа хоёлаа орой гоё ингээд нүүрэндээ гоё маск тавиад тэ ингээд гоё хоёлаа ингээд юугаа өмссөн пажамас юмнуудаа өмсөд халаадаа ингээд халаадаа өмссөн ингээд гоё халуун цай аваад ингээд сууж хата тэ. Тэгээ ингээд байж хата би тэгтээ хизээш төрүүлж асуухгүй миний охин яаж хийж ийн гэж. Тэгээд хамтдаа гоё ингээд тэ хамтдаа гоё юм үздэг ч юм уу эсвэл гоё хамтдаа өөр юмны талаар ярьдаг ч юм уу ингээ байж хахад энэ орчин бүрдсэн үед энэ хүүхэд өөрөө одоо чи надад нээгээд ээжийнэр ийм болоод байна би энэ хүүхдэд ингээд олон сайн болсон чинь тэр хүүхд маань намайг тоосонгүй гэд энэ хүүхэд өөрөө нээж ярих хүртэл нь би зүгээр л яг тэр орчныг л бүрдүүл. Ер нь бол тийм нэг зөөлж байгаа сайхан нээгээ. Ер нь за эмэгтэйчүүдийн хувьд бол ээждэг ингээд бас адилхан хүүсийн хүмүүстэй тэгээ гайгүй нээлттэй болчих واخ. Эмэгтэй хүмүүс чинь ер нь өөрөөсөө бас жоохон тийм нээлттэй хүмүүс шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд миний хувьд бол арай илүү эмэгтэй хүмүүс гэхэлээр хаалттай юм шиг санагдаад идэг. Одоо жишээл би бас өсвөр насны дүүтэй тий. Тэнгүүд та тэр үед эрэгтэй хүүхдүүдийг ер нь яавал тий гэж бодож ийн ээж юм зүгээс. Эрэгтэй хүүхдүүд. За миний би бол одоо бас 2 хүүхэдтэй, эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Тэгээд би бол бас яг тэгэж нөө хайрцагт бол хиймэргүй наа. Эрэгтэй хүүхдээрээ илүү хаалттай, эмэгтэйгээр илүү нээлттэй. Миний хувьд бол яг тийм бол биш баха. Аль нь л одоо яг одоо манай гэр бүлийн хувьд бол манай хүү ингээд одоо наадтай бүр илүү ингээд одоо бонд гэх юм уу те бүх юмаа ингээд яриад ингэх дуртай. Тэнгүүд манай охин яг ингээд аавтайгаа илүү ингээд нөө харилцаатай ингээд нэ бүх юмаа ингээд баг аавыгаа орой хүлээж авал ингээд аавтаа ярмаар идэг аахгүй. Тэнгүүд ерөнхийдөө ингээд тэгээ мэдээж яг охинтойгоо ч гэсэн ингээд айл айлтай нэг нөгөө чанартай цаг гаргаж байгаа шүү дээ. Хамтдаа ингээд нөгөө айл айлных нь юу болж гин тэр нөгөө хувийн хөгжил гэдэг юмнуудыг бас ингээд мэдмээр байгаа тийм. Тэгэнгүүт эрэгтэй хүүхдийн хувьд ерөнхийдөө яг тийм одоо ингээд нөгөө яг тиймэрхүү асуудал тулгараад тэгээ энэ үед нь одоо яаж эрэгтэй хүүхдийг яриулах вэ гэдэг. Тэгэхээр бас л яг хүүхдийг ерөнхийдөө би ерөөсөө тэгж хүүхдийг өөрөө хүсэхгүй байхад нь яаж ийж ийн гэдэг нөгөө араас нь ерөөхдөө яг миний одоо хандлага гэх юм уу хувийн баримталтыг ер нь
хүн өөрөө ингээд нээхийг хүсэхгүй байх юм бол тэрийг заавал араас нь юусоо хүчлэхгүй. Тэгэхээр тэр хүүхэд өөрөө яг ингээд ээжтэй яг ингээд ярмаар ах юм бол би чамайг ингээд сонсоход бол бэлэн байгаа шүү гэж тэр мессежээ бол хүүхэдтэй байнга өгнө. Тэгээд тэр хүүхэд мэдээж нэр ингээд юма хийгээл байж байгаа бол бодно шүү дээ. Мэдээж тэр хүүхдэд цаг хугацаа хэрэгтэй. Тэгээ өөрөө яг тэр нөгөө тэр зүйлийг мэдрээд даван туулаад тэгээд үнэхээр за одоо би ер нь баг ярахад бэлэн болчлоо доо. Гэсэн яг тэр үед нөгөө нэр ээж намайг сонсоход бэлэн гэд надад нэг хит хит удаа хэлээдсэн шүү дээ. Одоо тэгвэл ээжтэй ярилцаад үзье гэд. Тэгээ яг тэр хүүхдийг өөрөө бэлдэж байгаа юм. Яг энэ нь болохоор нөгөө өмнө яриадсэн дээ хэл хязгаар гэдэг юм аа лайнал ер нь амар сайн хэл хязгаарын тэр зураас их ер нь амар сайн баримталж байгаа гэсэн үг. Тэгээ миний бодлоор таны ярьсан юмнаас ер нь ойлгоход ингэж л ойлголоо л доо. Хэрвээ ингээд эцэг эхчүүд заавал ингээд хүүхдээ нээх гээд ах албагүй зүгээр л би чамайг хамгаалж байгаа шүү. Хэцүү юм босон ч би чиний дэргэд байдаг хүн байгаа шүү гэдэг тийм мэдрэмжийг л нөхөн чухал юм байна гэж ер нь бодлоо л доо. Тэгэх юм бол хүүхдүүд миний бодлоор ингээд асуудал тулгараад ганцаардахгүй тэгээ ганцаардсанараа л ер нь ямар нэг асуудал руу бүр гүнзгийрч орох магадaltaй болж байгаа ш. Тийм үед нь ер нь эцэг эхчүүд тэр хэцүү байгаа үед нь зүгээр л хажууд нь байгаад чамайг хамгаалах хүн байгаа шүү гэдэг мэдрэмжүүдийг ер нь өгсөн нь зүгээр юм байна гэж ер нь бол тийм. Тэгэнгүүт бас яг нэг эцэг эхчүүд маань бас ингэж бодож магадгүй. За өсвөр насны хүүхдийг тэгээд өөрөөр нь ингээл орхиол тэгээд хүүхдүүд ингээл хит ингээл аав ээж ингээл зөөлөн байгаал тэгээд орон зайг нөгөөл ингээл ангууд хүүхэд ингээ ярина гэж баг худлаа штэ ч юм уу баг давраад баг хүүхэдтэй давраад бүр ингээл өөрөндөө орол цаашаа алга болоод идэг гэж тэгэж бас нөгөө харах эцэгчүүд бас байгаа тэгэнгүүт нөгөө хувь хүн яг орон зайг нөгөөд байх тусам тэр хүүхэд өөрөө яг нөгөө бүх юмаа ингээ нөгөө процесс хийгээд адилхан л ингээ тарихтай энэ ч нөгөө хувь хүн байгаа штэ адилхан баг танаас илүү зүйлийг мэдж байгаа. Эцэгхээсээ илүү зүйлийг ингээд мэдээд сурч боловсрч байгаа. Одоо бид нар ямар нийгэмд өсөж байгаа лээ илүү их ингээд нөгөө боловсрсан мэдлийн хувьд, хувь хүний хувьд ингээд боловсрч байгаа хүн байгаа байхгүй юу? Бүр одоо ингээд эцэг их байлаа энэ дараагийн одоо өсвөр насны хүүхэд одоо таны баг юм upgraded version энэ чи яваад байгаа байхгүй юу? Арай илүү ингээд бүр ингээд арай илүү төвшөнд очсон. Хөгжсөн төвшөнд очсон. Гэтэл тэр хүүхдийг хөөе чи яагаад байна ингээд тэгээд баян ингээд өрөөндөө орохт нь орон зайг нөхгүй араас нь хаалган төгшөл хээ тэгээ чи ингээд чи гэ тэгээд тоглоош тэр хүүхд өөрөө тэр мэдээлэлээ авч байгаа бүх юма процесс хийж амжаагүй байхдаа тантай ярихад бэлэн биш байгаа байхгүй. Тэгэхээр л яг тэр орон зайг л марсан хүндлэл мэдрэх хэрэгтэй юм байна да эцэгчүүд нь ер нь мэдрэмжтэй. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бас нэлээд олон ажил орхон л дээ тий нөгөө одоо яг хил хязгаарыг мэдрэх хэрэгтэй. Гэхдээ бас хитрхи халдах ёсгүй. Тэгээд та ер нь бол тийм за энд хил хязгаарыг хитрхи өгөөд тэгээд өөрөөр нь ялгчул за давархан дээ гэд. Тийм үед бүр заримдаа мэдээж хүн юм чинь бас даврах бас хандлагатай ч магадгүй тий. Тийм үед нь яг яаж эцэгчүүд болиулах юм бэ? Ингээд яг тэр хүүхдийн сэтгэлийг эвдэхгүйгээр тий муухай мэдрэмж өгөхгүйгээр яаж одоо тийм одоо магадгүй ингээд за найзуудтайгаа уулзрал явж байгаа манай хүүхд аз жаргалтай асуудалгүй байна. Тэгээ манай хүүхэд маань өөрөө ингээд найзуудтайгаа уулзах мэдээж гоё юм чинь маш олон найзуудтайгаа уулзаад ч юм уу ингээд одоо нэг 20 цаг ингээд free time буюу шөлөөт цагтаа ингээд өрүүлдэг байсан маа 30 40 цаг болоод явчлаа л та. Тийм үед эцэгчүүд нь ямар зүйлийг хийх хэрэгтэй вэ? Тий, наач бас яг зөв өнцөг шүү. Ягаад тэгэхээр ер нь бол мэдээж хүн юм чинь даврна шүү дээ, тий. Тэр бол яалтчгүй байдаг. За ингээл бүх за чи чамайг хүндэлж байна. Энэ бол чиний орон зай шүү, тий. Ингээл тэгээд байх тусам мэдээж даврна. За ээж ингээд намайг ойлгохгүй юм чинь аав надад юу ч хэлдэггүй юм чинь тий би бол өстэй хүснээрээ ингээд байя гэдэг. Тийм учраас яг тэр нөгөө хайр одоо нөгөө хайр чинь ингээд нөгөө зөөлөн гэж байгаа хатуу гэж байгаа аль нь ингээд нөгөө одоо нөгөө эцэг эхийн үүрэг өн чи орж ирж байгаа байхгүй. Эцэг их тэнцээ яах гэж байдیں۔ Гэхээр эцэг эхийн үүрэг чинь хүүхдээ тий одоо юуны одоо бие физиологийн хувьд бол мэдээж өсөхгүй байх тий дулаан гэр орноор хангах хувцлах гэж байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт сэтгэлзэн хувьд нь болохоор тэр хүүхдийг аюулгүй байлгах, тэр хүүхдийг ойлгох, сонсох гэх бүх мэдрэмжүүд нь байгаа шүү дээ. Тэгэнгүүт эдгээр бүх зүйлийг тэгэнгүүт бас нөгөө эцэг эхчүүд чинь болон хүүхдийг нөгөө боловсрол олгох ингээд цаашаа бүх зүйлээр явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ бүх зүйл дээр мэдээж ээж аав нар ээж аавын нөгөө хариуцлага гэж байгаа шүү дээ, тий. Би чамайг хайрлаж байгаа, энэ бүх зүйлийг чамд өгж байгаа. Гэхдээ чи энэ зүйлийг хэтрүүлээ чи ингээд нөгөө балансыг барьж чадахгүй байх юм бол энэ зүйлийг чамд хэлэх нь миний үүрэг юм аа.
Тийм учраас эцэг эхчүүд үнэхээр тэр хүүхэд ингээд хит ингээд цаашаа ингээд авраад те зөөлөн байлаа гэдээ авраад ингэж байгаа бол за ийм байх юм бол би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би чиний эцэг эх учраас чамд энэ чи бид нэр ийм зарчим одоо нөө зарчмууд байгаа шүү дээ те. Тэр зарчмуудыг бас аль хэдийн хүүхэд ойлгосон байх хэрэгтэй. Тодорхой бүгд ойлгосон. Тэгэхээр бид нэр одоо хүүхдүүд маань аюулгүй сонголт сургалтанд ороод эндээс бас нэлээд гой мэдээлэл аваад хүүхдүүд бас нэг тодорхой хэмжээнд ингээд өсөөд ингээд хөгжиж जैन тий. Тэгэнгүүт эцэг эхчүүд тэгвэл яах юм бэ гэхээр бид нар 5 сард нөгөө бид нар эцэг эхчүүдийн гэр бүлийн кампинг гэж хийдэг байхгүй бас жил болгон яг өсвөрийн камп хийдэг шиг 5 сард болохоор гэр бүлийн кампд хийдэг байхгүй. Тэгэнгүүт яг энэ гэр бүлийн кампын өмнө нь эцэг эхчүүдэд зориулсан бид нар сургалт хийхээр бас төлөвлөж байгаа. Тэгэхээр яг энэ уялдаад явчих байхгүй. Одоо жишээ нь энэ аюулгүй сургалтанд сууж байгаа өсвөр насны хүүхдүүдийн аав ээж нь за тэр эцэг эхчүүд зориулсан сургалтанд суучих юм бол за нөгөө мэдээлэл авсан хүмүүс маань яг нэг хуудсан дээр очиод хүүхдүүд ийм сурцсан эцэг эхтэйгээ ингээд нөгөө сурсан мэдээлэлтэй хүүхдүүд чинь мэдээж би ийм шинэ юм сурчлаа гэж арай ингээд хил хязгаар тавьж үзгээл янз бүрийн юм ингээд нэг оролдож үзгээд байна шүү дээ дадлаг хийж үзгээд байна шүү дээ гэтэл аав ээж тэрний талаар ямар ч ойлголтгүй ингээд байх юм бол мэдээж тэнцээ зөрчил үүснэ шүү дээ тий. Тэгэнгүүт нөө сургалтын үр дүн гэж яригдчих эхлэн тий. Тэгэнгүүт аав ээжийн ч гэсэн бас хүүхдүүд чи ийм юм сурсан учраас одоо та бүхэн өөдөөс нь ингэж одоо нөө одоо юу яах юм бол одоо нөө харилцан тэр нөө юу шүү дээ тий хөгжил ойлголцол тэгээд нэг хуудсан дээр аваад ирэх юм бол ер нь саяын зарчим хил хязгаар тавих аль аль талаас эцэг их болон хүүхд талаас ойлголцоо цаашаа явах боломжтой. За чи ер нь их гоё зүйлээ шүү дээ. Нөгөө нэг одоо математик сурвалыг математикийн нэг нь математикийн томьёо ойлгож өгдөг. Нөгөөх нь томьёогоо ойлгохгүй тэгээд бодлогоо бодож чадахгүй шээ. Хариг нь ойлгохгүй. За тэгээд тэрнтэй холбоотойгоор нэг за мэдээж зөрчилгүй хүмүүс ч гэж одоо хаанах вэ? Дандаа л зөрчилтэй болдог тийм хүн нийгмийн ярилцаад мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зөрчилтэй ойлголцохгүй асуудлууд угаасаа гарч ирнэ. Тэнгүүд магадгүй тэр үеийн хоорондоо хэрэлдээд ч юм уу ингээд тэр байгаас одоо нөхцөл байдлыг бүр улам хөндрүүлцдэг. Тэнгүүд одоо яг тэрийг ингээ хоорондоо зөрчиллөө хэрэллээ. Тэгэд яаж бүр улам хөндрүүлэхгүйгээр авч явах вэ? Одоо ингээд сургалт маань за эцэг их маань ойлгочихлоо, хүүхдүүд маань ойлгочихлоо. Хичнээн юмаа хэрэгжүүлмээр байдаг хоорондоо хэрэллээ. Тэнгүүд зарим хүмүүс ч хүүхдүүд чинь би танд угаасаа хайргаа гэж гэдэг муухай үг хэлэхдээ ээж авдаа. Тэнгүүд ээж авахаа зөрчлөх юм дах. Магадгүй ээж аавд нь зөрлөд хүүхдээ санаандгүйгээр тэгээ уурна муухай үг хэлцдэг ч юм уу. Тэгж хөндрүүлэхгүйгээр одоо яаж одоо тэр хэцүү нөхцөл байдлаас гарах уу? За энэ дээр бол яалтчгүй яг мэдээж яг уурлах гэдэг чинь нөгөө хүн болгоноос гардаг мэдрэмж учраас арай илүү нөгөө бодтойгоор харж үзэх хэрэгтэй байх л та. Адилхан л одоо хинт ч яг энэ зүйл тохиолдсон тий. Уурлал тэгээл яг тэр уурандаа хүүхд рүүгээ муухай үг хэлэх ч юм уу тий. Хүүхд нь ингээл аавч яг сайн хэлдгэр тий. Би танд хайргүй гэж хэлээд тэгээ хэсэг хугацааны дараа бас тайвшраад буруу юм хийснээ бас мэддэн штэ тий. Тэгэхээр яг ингээд нөгөө өсвөр насны яг тийм одоо маш тэр нөгөө сэтгэл зүйн бодлоо маш эмзэг болсон маа шүү дээ өсвөр насны хүмүүс. Ер нь яг олон улсын судалгаагаар эднэр одоо яг манай сургалт ч гэсэн ер нь яг энэ олон улсын судалгаан дээр суурилж боловсруулсан ийм юу аахгүй сургалт аахгүй. Тэгэнгүүт өсвөр насны хүмүүсийн сэтгэл зүйг судлаад үзэхээр одоо тэр нөгөө мэдрэмжүүд байгаа шүү дээ бидний одоо яг нөгөө баг байхдаа бид нөгөө мэдрэмжүүдийг нөгөө сураал тэгээд за уурлах юм бол бид яаж ингэ тайвшрах юм ингээл тий гэх юм бол за 1-5 хүртэл тоолоод үз ч юм уу тий ингээл янз янзын арга байгаа шүү дээ эсвэл ингээ хуруунуудаа хооронд нийлүүл ч юм уу тий тэгэнгүүт яг ингээ өсвөр үе дээр очихоор яг тэрнийх нь одоо нөгөө мэдрэмжүүдийнх нь яг хамгийн оргил үе нэт юм байна л та тэгэнгүүт нөгөө ёстой уурлахаараа юу ч хийж магадгүй яг тийм үе байгаа байхгүй тэгэхээр яг бид нарт бас яг тэгж нөгөө сурдаг байхгүй уурлахтаа удаан бай гэж тий. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд харьцангуй нас бий гүйцээд одоо тэр өсвөр үеийг давцсан байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө өсвөр үеийн одоо тэр уурлахаараа барьж чадахгүй байгаа тэр үеийг харьцангуй эцэг эхчүүд бол энэчээ төлөвшөөд уурлахаараа би тайвширч чадна гэдэг одоо тэнцээ төлөвшсөн нэг юм бие хүн байдаг шүү дээ. Тийм учраас яг энэ дээр бол яг эцэг эхчүүд нь арай илүү одоо удирдлагыг гартаа аваад арай илүү тайван байснаар тэр өсвөрийн хүүхдийг илүү тайвшруулна гэсэн. Тэгэхгүй бол нөгөө хүүхд нь өөдөөс нь уурлаад байхаар эцэг эхчүүд бүр улам уурлаад барыг ингээд нэг алцаа болдсон шүү дээ тийм учраас яг энэ дээр арай илүү төлөвлөсөн байгаагаараа эхлээд эцэг ихэнд буулт хийгээд тайвшраад за ингээд одоо тэрнийг нэг зогсоох тэр зүйлийг бол эцэг их л
За тэгэхээр жишээ авал за та тэр ээж ах хоёр те хэрэллээ амар уур хүрлээ. Би ч нэстэй амар галзуурч шиг уурлаа л та. Тэгэх юм бол та бас уурлаж байгаа шүү дээ. Тэр үед яах вэ? Та за тайвширцгаая гэдэг одоо нөхцөл байдлыг яаж илүү ингэ тайвшруулад одоо нэг их тайван болгох тийм цаг хугацааг бий болгох уу? Таны ч гэсэн уур хүрж байгаа шүү дээ. Тийм, ээж гэсэн уур хүрж байгаа. Тийм, яг тийм ингээ уур ураад хоёр хүн ингээ хоорондоо маргалдаж байгаа ийм үед хизээч за тайвширцгаая гэдэг шүү дээ. Тийм юм бол ер нь бол тийм одоо үлгэрийн юм бол байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээр яг сайн хэлсэнчлэн одоо би арай илүү одоо энэ дээр нөгөө шийдвэр гаргах нэг өвдө олчж штэ. Тэгэнгүүт зүгээр л одоо яг тэр одоо нэг ингээд бүр ингээд одоо хоорондоо ингээд хэрэлдээд ингээд маргалтаад ингээд нь штэ. Тэгэхээр за ерөнхийдөө энийг яг болий гэдэг яг шийдвэрийг ерөнхийдөө би гарах байхгүй. Гэхдээ нэг за тайвширцгаая ч юм уу тэгэж бол болохгүй л та. Тэгээ зүгээр би эндээ цаг өгье. Одоо яг энэ бол хоёлаа маргалтаад байна л гэдэг чинь хоёлаа ойлголцохгүй байна л гэсэн үг шүү дээ. Бит хоёрын яг ойлголцох цаг бол энэ биш юм байна. Хоёул хэсэг хугацааны дараа эргээд уулзъя гэж баг хөрөөрөө. Телевиз шиг. Телевиз контракт шиг яа. Хэсэг хугацааны дараа уулзцгаая. Тэгэл үргэлжлэе оройгоос. За тэгээ нэг 2 хоног нэг жоохон бодож мата за манай ээж бас нэг зүг байсан юм уу гэж бодоод. Чи тийм удаан бодох юм. За зарим хүмүүс дээ штэ манай дүү мүү ч юм уу миний таньдаг хүмүүс чинь 7 хоног уралдаг хүмүүс ээ. Тэгэл би 7 хоног юм ярихгүй гэж байж байгаа. За одоо уурн гарсан уу гэж тэгдэж ш. Тэгэхээр хүн болгоны ситүэйшн дээрээ гэр бүлийнхаа ситүэйшн дээр тааруулж тэр бүлийг гаргасан дээр. Гэхдээ яг хөөгч гэж ер нь би ч гэсэн яг эргээд ботсон чи яг өсвөр насндаа тий. Ээжтэй энийг хайхтар гэж модалцаад идвэсэн. Яг дээрээ нөгөө ойрхон ихчтэй байхгүй. Тэг ихчтэйгээ нөгөө модалцаад яг бит хоёр бас ингээд олон хоног ингээд хоорондоо харьцахгүй тэгэхээр яг нэг гэртэл амьдраад байгаа шүү дээ. Тэгсүүл ерөөсөө хоорондоо харьцахгүй бусад хүмүүстэйгээ харьцаал ингээд яваад байдаг. Тэгэхээр яг тэр чинь битээ нөгөө ярилцахад бэлэн биш байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо яг бид нэр одоо энэ өсвөр насны хүмүүс бид нэр яг юу сургаадаг нөгөө библийн суурьтай гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээ библийн суурин дээр бид нэр яг уурын талаар бид нарт заахтаа нар та нарын ууран дээр чинь нар бүүж аргаа гэж зааж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ юу гэж нэг гэхэлэр өнөөдөр одоо хоёлаа одоо ээж өхөн байж байгаа өнөөдөр хоёлаа маргалцсан бол бит хоёрын энэ маргалтаа нар жаргахаас өмнө энэ цэцрэх ёстой гэдгийг зааж өгдөг байхгүй. Тэгэхээр энийг тийм аль болох хурдан энийг эвлэрээд тэгээд хоёлаа ингээд цаашаа одоо үргэлжлээ явмаар шүү дээ. Тэгэхгүй өнөөдрийн уурсан ууранд 7 хоногийн дараа байж лах юм бол эн чинь нөгөө библийн суураараа бидний нөгөө зан чанарын хандлага энэ зүйлээс ерөнхийдөө эсрэгээр явчихж байна л гэсэн. Тэр аль болох хурдан эвлэрээд тэр хугацаагаа нэг 3-4 цаг ч юм уу тий хуралцаад бодоод тэгээд ер нь эвлэрээд ээж нь л өөрөө мэдээж тэр хэрүүлийг одоо зогсоосон үнээрээ эргүүлж одоо яах нь ш. За уур чинь гарсан уу? Одоо шийдэл болоход бэлэн үү ч гэдэг юм тий. Одоо энэ сургалтын сууснаар тэрнтэй ингээ холбогдоод явах уу тий эсвэл ямар ч яшингүй ямар ч үзэл бодол тийм хүн байвал одоо хүүхдтэйгээ хамт суух боломжтой юу тий та тэгэхээр юу гэж. Чи өстэй яг маш олон эцэг эхчүүд энийг яг асуухыг хүсэж байсан баг тий. Тэгэхээр энэ одоо манай энэ сургалт маань ерөөсөө одоо юм нөгөө хүний шашин шүтлэг тий үзэл бодол энэ дээр ерөөсөө ямар ч холбоогүй. Ерөөсөө яг энэ дээр ингээд нэг библийн тухай заах ч юм уу тийм ерөөсөө байхгүй. Энэ дээр яг зүгээр хүүхдийн яг нөгөө зан чанарт нь суурилсан. Тэгээд яг хувь хүн гэдэг үднээсээ бид нийгэмд одоо ингээ бүгдээрээ ингээ нийгэмд оролцоод нэг хэсэг нь болоод ингээ байж байгаа тий. Тэгэхээр яг энэ дээр бид нар яг ямар ингээ ёс суртахуунтай хувь хүн хин юм тий. Би ингээ нийгэмд ямар байр суурь эзэлж байгаа. Яг энэ талаасаа ерөнхийдөө яг ингээ авах сургалт байхгүй. Тэгэхээр ямар ч юм одоо нөгөө энэ дээр ямар нэгэн одоо нөгөө шашин шүтлэг тий одоо христийн шашныг шүтдэггүй байлаа ч гэсэн одоо ер нь ямар шашин шүтдэг хүн байсан ч гэсэн одоо хүүхдний чинь нээлттэй үржир оролцох боломжтой. Ерөнхийдөө бол энэ сургалтанд суугч одоо энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан зөвлөгөөг ерөнхийдөө бол эцэг эхчүүд нь хангалттай хүүхдтэйгээ холбогдож чадахгүй, нээлттэй байж чадахгүй байгаа. Ер нь тиймэрхүү хүмүүст ер нь бол ерөнхийдөө бол зориулагдсан сургалт гэж ойлгож болох уу? Тийм, ер нь бол тийм хүүхдүүдтэйгээ нээлттэй ингээд аав ээжүүд хүүхдүүдтэйгээ ярилцж байгаа тохиолдолд энэ талаар нээлттэй ярилцажсэн ч гэсэн хүүхд нь хурж ирэх юм бол бас нэлээд их зүйлүүдийг бас мэдэж аавна. Яагаад тэгэхээр энэ сургалт нь өөрөө оролцсон хүүхдийн оролцсон дээр суурилсан сургалт байхгүй.
70% нь хүүхдийн оролцоо, 30% нь яг тэр нөгөө заах арга барил нь одоо байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө хүүхд өөрөө ингээд нөгөө практик хийгээд тэнцээ янз бүрийн одоо найзтайгаа нийлээд ингээд нөгөө тэнцээ шийдвэр гаргаад тий тэнцээ юм стейтментүүд тиймэрхүү юмнууд ажиллахыг тэрийг уншиж ойлгоод энэ үнэн юм уу, худлаа юм уу гэд энийг бүгдийг нөгөө хүүхд яг өөрөө тэр зүйлийг олж мэдэж тэгж нөгөө практикийн аргаар олж авч байгаа тийм мэдлүүд байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө эцэг эхчүүд нь хүүхдтэйгээ нээлттэй харилцдаг байсан ч гэсэн хүүхдүүд өөрөө яг нөгөө бэлгийн боловсрол тэгээ хайр дурлал шухорхол гэж тэ эдгээр бүх зүйлүүдийг тэнцээ маш олон өргөн талаар нь мэдлэгтэй болно л гэсэн. Та ер нь ингээд танай байгууллага ер нь яагаад иймэрхүү сургалтууд ер нь явуулъя гэж зорилго нь яг ямар вэ? Ер нь бол ингээд нийгэмдээ сядалтайгаа монголчуудаа зориулаад одоо эрэг одоо энерги түгээе гэдэг ч юм уу тий ер нь зорилго нь. За зорилго гэх юм бол энэ яг нөгөө бүр яг нөгөө олон улсын яг сургалт байхгүй юу. Тэгээ олон улсад ингээд нөгөө хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэнгүүт Монголд Focus on the Family гэдэг гэр бүлд төвлөрч ажилладаг яг тийм нөгөө нийгэм рүү чиглэсэн тийм Монголд тийм олон улсын эрхийг авсан бас нэг тийм байгууллага байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ байгууллага анханасаа яг нөгөө эрхийг аваад тэгээ Монгол улсад маш олон хүрээнд одоо ч бараг 16 мянган хүүхдэд ингээд энэ сургалтыг аль хэдийн орцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт судалгаа шинжилгээ хийгээд за ийм одоо өсвөр насны хүүхдүүд ийм асуудалтай тулгарч байна гэсэн энэ бүх юмнуудыг ингээ хийчихэнгүүт бид нар энд ч гэсэн адилхан өсвөр насны хүүхдүүд яг тэр одоо нөгөө түрүүчийн яг хэлжсэн шиг те одоо нөгөө уруу таталт байна те донтолт байна. Тэгээд энэ нийгэм нь бол бүр Монголыг бодох юм бол бүр илүү ингээд том бөгөөд задгаа нийгэм байгаа штэ. Тэгэхээр энд бол яалтчгүй хэрэгцээ байна гэж харсан үүднээс за энд байгаа Монгол хүүхдүүдтэй тэгвэл энэ олон улсын сургалтыг авчиръя. Тэгээ энэ дээр бас нэг бидний бас нэг зорилгын дунд нэг биелээд нэг болсон юм юу болсон бэ гэдгсэн чинь Америкийн нэгдсэн улсад энэ сургалт ерөөхдөө 20-тай байсан аахгүй. Анханасаа бусад ингээ бүх дэлхийн ингээ өөр улсуудаар энэ сургалт нь хийгдээд байдаг зөвшөөрөлтэй. Тэгсэн чинь яагаад Америкт энэ сургалтыг хийж болохгүй хорцсон бэ гэдгсэн чинь энэ зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр дурлалын талаар ярьдаг байхгүй энэ сургалт зааж өгдөг байхгүй. Тэгэнгүүт Америкт болсон чинь эрэгтэй хайр нь хаана байгаа юм бэ? Эмэгтэй хайр нь хаана байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирсний үүднээс энэ сургалтыг бол Америк нэгдсэн улс бид нар зөвшөөрөхгүй байна гэж. Тэгээ Америкт ерөнхийдөө хорцсон байхгүй. Тэгээ бид нар яг ингээ 20-тай байх үед нь бид нар за юу яа энэ бол зүйл бол ямар ч гэсэн энд хүрэх ёстой. Ер нь бол эрэгтэй эмэгтэй хайр бол ерөнхийдөө байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн хүүхдүүдээ өсгөж байгаа хүүхдүүдээ ирээдүйн те хүүхдүүдээ ч гэсэн бид нар яг л ингээл эрэгтэй эмэгтэй хайрладаг одоо ийм л хайраар бол хүсэж байгаа шүү дээ те. Тэнгүүд за энэ зүйл бол ер нь бол болноо гэд бид нар яг олон улсаас нөгөө зөвшөөрлийг аваад бэлтгэл ажилдаа ингээ орцсон яг явж байсан байхгүй 11 сараас эхлээд бэлтгэл ажилдаа ороод ингээ явж байсан чинь сая ерөнхийлөгч Трамп гарч ирэнгүүтээ сая яг юу яасан ч тэ зөвхөн эрэгтэй эмэгтэй хүсэл байгаа. Энэ нь бол яг нөгөө биологийн анханасаа эрэгтэй эмэгтэй хүсэл төрдөг. Энэ бол өөрчлөгдөхгүй юм аа гэж. Тэгээ бүр яг нөгөө хуулинд оруулаад энийг бүр яг тунхаглаа тэгээ гараад ирсэн шүү дээ. Тэгээ бид нар бүр ингээ баталчаар нь бид нар за одоо эн чинь ингээ Америкт бол эн чинь 20-тай биш болчлоо шүү дээ. Тэгээ энд зөвшөөрчлөө шүү дээ. Тийм учраас энэ бол яалтчгүй эн чинь хэрэгцээ байгаа юм байна. Энд ингээ нөгөө өсвөр насны хүүхдүүд, монголч юм уу ямар ч үндэсний хүүхдүүд сургууль дээр нөгөө маш их төөрөгдөлд орох тийм зүйл маш их болоод байгаа байхгүй. Тийм учраас тэрийг олж харсан. Тэр нь бүр ингээд нөгөө жишээтэй бодит. Яагаад тэгэхээр одоо эмэгтэй хүүхд ингээд байлаа гэж үтэй те. Тэгэнгүүт одоо сэтгэлээр унтсан ингээ байлаа гэж үтэй те. Одоо яг л түрүүчийн хуулийн жишээ шиг одоо чи нөгөө ингээ сэтгэлээр унтсан ингээ байлаа гэж үтэй. Нэг үеийнхаа нэг хүүхдэд сайн болоод тэр тоохгүй хаягдсан. Тэгээд сэтгэлээр унтсан ингээ байжлаа. Тэгээ байж ахт чинь зүгээр эмэгтэй найз чинь хурж ирээ чамайг таатгаруулах гад чамд ингээ тэрэлт өглөө гэж үтэй. Тэгэнгүүт магадгүй яг нөгөө сэтгэл зүйн ингээ нөгөө сэтгэлээр унтсан байгаа тэр хүүхдэд эмэгтэй хүүхэд ингээ хурж ирээ тэрврээд ингээ нөгөө тайвшруулсан мэдрэмж өгч штэ. Тэгэнгүүт яг энэ дээр нөгөө хүүхэд ингээ би одоо тэр мэдрэмж чамд таалагдчихэж штэ эмэгтэй найз чинь ингээ яаж байгаа. Тэгэнгүүт яг тухайн үед би эмэгтэй хүнд дуртай юм болов уу гэсэн яг тийм нөгөө confused тэмцээ гарч ирдэг байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээрээ за намайг ингээд хэцүү байх болгонд энэ найз маань намайг тайвшруулад намайг ажиглалтай болгож байна. Тийм учраас магадгүй би эрэгтэй хүүхэд биш эмэгтэй хүүхэд дуртай юм шиг байна. Гээд тэгээ зохиомлоор өөрийгөө эмэгтэй хүнд дуртай болгож байгаа байхгүй. Тэгэхээр ийм асуудлууд ерөнхийдөө бодит жишээн дээр байгаа учраас яг энэ ийм зүйл бол ерөнхийдөө
энэ зүйлээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ гэсэн эдгээр зүйлсийг зааруулах гэсэн. Өстой гоё юм байна. Хүүхдүүдэд ер нь бол тусалж шүү дээ. Тийм одоо илүү ингээд нөгөө ирж байгаа мэдээллийг энэ үндэс суурь нь хаана тий энэнд нэг шүүлтүртэй хандна гэж яддаг шүү дээ тий нөгөө critical thinking хийгээд тий за энэ бас нэг ингээд шүүмжилж ус болно шүү дээ энэ яагаад ийм мэдээлэл байгаа юм би яагаад энэ бас итгэх ёстой гэж тий хүүхдийг мэдээлэл бүх мэдээллээ энэ юм зөв юм бэ энэ зөв юм бэ гэж бүгдийг ингэж өөртөө шингээхээс илүү бас тийч бодож үзээд тий зарим нь хэрэггүй гэн за энэ бол одоо ямар ч хэрэггүй юм байна гэд ингэж хайж сурах хэрэгтэй. За тэгвэл өнөөдрийн ер нь яриаг базаад хэлэхэд ингээд та өсвөр үеийнхэнд те бас эцэг эхчүүдэд нь нэг зөвлөгөө гэвэл одоо яг өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгмөр байна. За зөвлөгөө гэх юм бол за ерөнхийдөө яг энэ аюулгүй сонголт сургалтын дээр ерөнхийдөө хурж ирснээрээ таны хүүхэд ерөнхийдөө цаашдаа бид нар яг эцэг эхчүүд тэгдэж штэ хүүхдийнхаа нөгөө боловсролд маш их анхаарат байдаг. Хүүхдийн их сургуульд одоо нөгөө ямар их сургуульд орох тэр нь бол ингээд маш өндөр одоо байрыг эзлээд байгаа штэ тий. Тэгэнгүүт одоо энэ хүүхэд өөрөө цаашаага амьдралаа ингэж нөгөө яаж авч явах вэ те ирээдүйн ханигаа сонгох те тэрэн дээр одоо хувь хүн өөрөө ямар шийдвэр гаргах юм те хүүхэд үнэхээр таны хүүхэд чинь яг зөвхөн гэрлэх гэж байгаа тэр тухайн хүнтэйгээл бэлгийн харилцаанд орно тэрнээс өмнө одоо ямар нэгэн бэлгийн харилцаанд орохгүй ямар нэгэн тийм одоо нөгөө хүсээгүй тэр жирэмслэлт ч юм уу те тэр хүсээгүй одоо тэр альва эрсдлүүдээс хүүхэд ингээд сэргийлчих юм бол танд ямар гоё одоо байх вэ те хүүхэд ч одоо нэг тийм аюулгүй гоё ингэж явсараад их сургуулаа төгсөөд тэгээ гоё ингээд цаашдаа нэг тийм нэг баттай юм нэг ирээдүр орж штэ те гэр бүлээ зохиох те энэ ч л бол нь одоо эцэг эхчүүдийн нийгмийн харилцааны тийм хамгийн чухал юм байгаа даа штэ те тэгэхээр ерөнхийдөө яг энэ суур энэ мэдлэгийг ерөнхийдөө хүүхдүүд чинь маш гоё тийм сонирхолтой аргаар хүргэх учраас бас энэ ч бас хурж ирээд үзээсэй л гэж ерөнхийдөө бодож байна тэгэнгүүт хүүхдүүд эндээс мэдээлэл бүгдийг аваад тэгээд эндээс ерөөхдөө сурсан юмнуудаа цааш нь боловсруулад тэгээд мэдээж хүүхдийг бол ерөөсөө үерхэж болохгүй гэж хорих юм бол ерөөсөө байхгүй. Яагаад тэгэхээр энэ чинь хамгийн гоё нас хүүхэд мэдээж эсрэг насныхаа хүүхдийг сонирхон, шохоорхон ингээл татагдана те. Тэгэхээр үерхэж болно. Харин тэр бүр тэр гүнзгий дотн харилцаанд орох хүртлээр тэр нь яг тэр хэмжээнд орох хүртэл үерхүү үгүй юу гэдгийг л ерөнхийдөө яг энэ дээр ойлгож авах гээд байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж үерхэл бол байж болно. Харин тэр үерхлээсээ эрүүл харилцааны талаар энэ хүн ийм хүн юм бэ ингээд бусад хүнийг ингээд нөгөө таньж мэдээд те энэ бүх алхмуудыг бол нээлттэй хийгээд явж болно. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ илүү одоо ойлгож тэднийг нөгөө шүүлтгүүгээр нээлттэй сонсож сурах те энэ бүх зүйлийг бас өөртөө ч гэсэн бас тэрийг дадлаг болгоод өөртөө хэрвээ тийм хандлага байхгүй байвал тэрийг өөртөө суулгаж авмаар ах юм бол энэ аюулгүй сонголт сургалтанд хүүхдүүдэд явуулаад дараа нь тэр эцэг эхчүүд зориулсан тэр сургалтанд бас өөртөө бас суугаад үзээсэй л гэж уриалмаар. Сургалтнаас гадна ерөнхий тал дээр ер нь та юу гэж ер нь одоо ингээд илүү нээлттэй харилцаатай болохын тулд ер нь яавал зүгээрээ гэж одоо магадгүй те цагийг зөв одоо 7 нагтаад хэдэн цаг л хүүхдүүдтэйгээ тийм юм хийчих гэдэг юм те. Тиймэрхүү ер нь сургалтаас гадна одоо сургалт нь мэдээж сууж чадахгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс ер нь та юу гэж хэлмээр байна. Ерөнхийдөө яг нөгөө одоо нэг чанартай цаг гаргана гэдэг байдаг шүү дээ тий. Тэгээ тэр чанартай цаг бол ерөнхийдөө маш чухал ер нь их хэрэгтэй юм шиг бол надад санагддаг. Яг мэдээж бид нар бол ингээд Америкт амьдарч байгаа. Тэгээ маш ингээд завгүй. Ер нь дэлхийн хаач амьдарсан л бид нар маш завгүй одоо нөгөө амьдралын хэм маягтай болцсон шүү дээ тий. Тэгэнгүүт яг нөгөө 7 хоногийнхоо яг хийж байгаа бүх ажил бүх юмнуудаа төлөвлөөд за би утсаа ингээд сошиал медиад зарцуулахад би одоо 1-2 цагийг би ямар ч асуудалгүйгээр ингээд зарцуулж чадчихээн тий. Тэгвэл би яагаад хүүхдтэйгээ 2 цагийг 7 хоногт тий хамтдаа зүгээр ингээд нөгөө хамтдаа гоё юм хийгээд чанартай цаг гаргаж болохгүй гэж тий. Яг энэ зүйлийг л хамгийн анхны алхам нь яг энэ зүйл хийгээд үзээсэй л гэж бодож байна. Хүүхдтэйгээ чанартай цаг гаргах тэгэнгүүт тэр хүүхэд өөрөө юу хийхийг хүсэж байна тий. Тэрийг бас хоёулаа ер нь юу хийвэл зүгээр үү? Миний хүү одоо юу хийх дуртай юм? Миний охин яавал ингээд одоо ээжтэйгээ хамтдаа ч юм уу аавтайгаа хамтдаа юу хиймээр вэ? Тэгээ хамтдаа ярилцаад тэр цагийг төлөвлөөд тий.
тавлаад хоёлаа ингээд яа. Тэнгүүд магадгүй зарим үед ээж авахын дуртай юм хамтдаа ээж болно шүү дээ. Тэгээ ямар нэгэн зүйлийг ингээд хамтдаа хийснээр яг тэр харилцаа улам илүү ойртоод тэгээд тийм зөөлрөөд ойртоод ингэсэн тохиолдолд дараа нь зүгээр гэртээ ингээд хамтдаа сууж исэн ч гэсэн хүүхэд чинь тэр гоё ойрхон болцсон харилцаа байгаа шүү дээ. Тэнгүүд нөө хүүхэд аяанда ингээд итгэж болмоор тий. Би ээжтэй аавтайгаа би нэр ярилцмаар байна гэдэг ингээд цаанаас энэ хүн гэдэг чинь өөрөө яг ингээд нөгөө маш гоё одоо бүтээл шүү дээ тий. Тэгэхээр одоо яг тэрийг яаж тэгж тэр нөө сэтгэлийнхэн зүрхнийх нь яг тэр угт нь ингээ яаж хүрмээр энэ тэгж би биенийхээ яг угт нь яг тэгж нөө хүрдэг харилцаанд хүрээсэл. Тэгэд олон хүүхэдтэй хүмүүс байгаа шүү дээ дүүнэртэй. Тэр үед бол хүүхэд болохондоо нэгээр нь цаг гаргасан нь л ер нь бол тэгжиж л тэр одоо харилцаа чанартай цаг болж өнгөрнө шүү дээ. Тийм, ер нь яг чанартай цаг гэдэг маань яг нэгийг харьцах нэг цаг яг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хичнээн олон хүүхэдтэй байсан ч гэсэн хүүхдүүдээ за би өнөөдөр бол яг ингээл том охинтойгоо л илүү цаг гаргая ч юм уу тий. Тэгэнгүүт яг тэгэхгүй яг ингээ бөөнөр нь ингээл харьцаал ингээл яваад ангууд нөгөө хүүхдэд дунд нь ингээл үлдээл би ингээл ээжтэй ганц тэрүүлэх юмсан ч гэдэг юм уу тий. Яг иймэрхүү зүйл ингээл хүүхдэд тэр чинь ингээл явсаар байгаа л ингээл хүүхд ээж аваасаа ингээ холдоолоо зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ядаж зүгээр эхлээд заавал ийш тийшээ явж хамтдаа юм хийхгүй байсан ч гэсэн зүгээр л хүүхдтэйгоо ингээ хамтдаа тэврээд ч юм уу нөө хүрлцэх нөө хайрын 5 хил гэж бас байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт яг тэр нөө хүүхдийнхээ эхлээд нөө хайрын хилийг олоод мэдчих юм бол тэр хүүхд маань яг яавал энэ хүүхд хайрлагдсан мэдрэмж аваад байгаа. Хайрлагдсан мэдрэмж авсан хүүхд чинь мэдээж эргээд аав ээжтэй илүү холбогдно тий. Тэгэхээр манайх бас хайрын 5 хилийг бас нөгөө аав ээжүүдэд хичээл болгоод ордог байхгүй. Тэгэнгүүт тэнцээ хичээлээ үзэж дуусаад дараа нь тест бүгэлдэг. Тэгэнгүүт яг миний нөхрийн, эхнэрийн, хүүхдийн хайрын хил нь юу юм бэ гэд. Тэр үнэхээр гоё юм билээ. Маш юутай, үр дүнтэй. Би одоо нөгөө хүүхдүүдийнхээ хайрын хилийг бас тодорхойлоо. Нөхрийнхөө хайрын хилийг тодорхойлоод нөгөө мэдсэн болохоор одоо хүүмэн гэхэд жишээ нь хүрлцэх хайрын хилтэй. Тэнгүүд яг ингээл нөгөө юун дээр нь жохоо ингээл нүарсан дээр нь ингээл жохоо илээд ч юм уу ингээд болохоор хөтлөө. Тий, тэгээд тэгэхээр миний хүү ямар мэдрэмж авч байгаа гэхээр би маш гоё хайрлагдсан мэдрэмж авч байна гэх. Тэгэхээр чи яг тэр үгүүд илүү одоо ингээд нөгөө нээлттэй байх тэр яг харилцааг илүү нээж өгч байна гэсэн. Илүү one on one буюу нэгийг хэрцэх нэг хэрцээгээ одоо 2-7 хоногт ядаж нэг хийдэг байх нь зөв юм биш үү? Ер нь бол яг 7 хоногт нэг ивэл бүрсэн. Тийм бүр амжихгүй бол тий олон дүүнэртэй тийм бол ядаж 2-7 хоногт нэг бол хийвэл тэгжээж л одоо энэ харилцаагаа илүү гүнзгий болгоод угаасаа л хүүхдүүд аль хэзээ одоо ингээд тийнейжер насанд дуусаал өсвөр насны насанд дуусаал тэгээл гэрээ орхио явна тий. Тэрнээс өмнө ядаж эцэгчүүд маань ягаасаа л хийж утчихна. Цагаа гаргаад хамт байгаа. Тийм цагаа гаргаад тийм ер нь яг за миний хувьд яг өөрийнхөө туршлагаас яах вэ гэх юм бол би яг 16 17 таахта ингээ Америкт ирсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд одоо болохоор эргээд би энэ чинь ингээд 15 жил амьдсан ч гэсэн одоо эргээд би ингээд аав ээжтэйгээ маш их ингээд нөө нээлттэй бүх юма ингээ ярьдаг аахгүй хоолоогоо ч гэсэн. Тэг бүх юма энэ яг яаж суусан бэ гэдгсэн чинь намайг яг өсвөр наснд байхад аав ээж яг миний орон зайг надад өгсөн байгаа байхгүй. Тэгээ эргээд яг ийм харилцаа хизээж намайг одоо ингээл ганцаараа баймаар байх үед ч юм уу чи яач ваа инглээ тэглээ гэж араас ерөөсөө нэг тэгдгүйсэн нэг тийм нэг шахалт тулгалт тийм ерөөсөө байгаагүй гэх юм уу тэр нь эргээд яг нэг хувь хүн болоод ингээ амьдрал дээр гараад ирсэн хойно эргээд ингээ хичнээн хоол амьдсан ч гэсэн үргэлж аав ээж л үгүй бүх юмаа нээж ярих одоо тэр суурийг л тавьж өгдөг. Хичнээн холсон ч гэсэн тэр их холбогдсон холбоос бол ингээ хизээж тасрахгүй айгүй хүчтэй чигээр өнгөрсөн шүү дээ. За тэгээд өнөөдрийн дугаарт маань оролцож ярилцсан маш их баярлалаа. Цагаа гарч ирсэн. Тэгээд маш үнэтэй мэдээллүүдийг өгсөн танаас баярлалаа. Тэгээд сургалтанд нь зөндөө олон хүүхдэд суугаасаа гэж хүсэж байна. Тиймэрхүү юм да. Та сүүлийн хэлэх үзэгчдэд хэлэх үг байна уу тий? За бас маш их баярлалаа. Тэгээд хүүхдүүдэд мэдээж өсвөрийн хүүхдүүд маш хэрэгтэй байгаа энэ мэдээллийг тий. Хүүхэд нэг бүр бас энийг олоод үзээсэй. Тэгээд хүүхдүүд бас эцэг эхчүүдтэйгээ илүү нээлттэй харилцаасаа эцэг одоо эн чинь зөвхөн бас нөгөө хүүхдэд нөлөөлж байгаа хүмүүс ч маш их байгаа зөвхөн эцэг эхчүүд биш найзууд байна мөн одоо сайн ах эгчнэр байна тий багш нар гэдэг ингээд тэгээ сошиал медиа дээр байгаа бүхэл хүн одоо нөлөөлөгч болчиход байгаа шүү дээ тий тэгэхээр
энэ олон их нөлөөлөгч байгаа энэ нийгэм дотор те хүүхэд яг хинээр би хиний нөлөөллийг би ингээм амьдралтаа авмаар байна гэдэг чинь тэр хүүхдийн сонголт байхгүй. Тэгэхээр энэ сонголтоо л хүүхд зөв хийж чадах юм бол ирээдүйд яг тэр хүүхэд ямар хүн болж төлөвшөх гээд байгаа би хинбэ гэдгийг хүүхэд өөрөө мэдээд яг нэг хувь хүн болж гарч ирнэ л гэж бодчих. Сорсо буюу нөө мэдээлэл хүлээж авах юугаал ер нь бол зөв тодорхойлоо тэр нь аль болох аав ээж нь байгаа зөв чиглэлт хүн байгаасаа л гэж ер нь хэлсэн тийм. За баярлалаа. За баяртай.